За энэ удаад би юу ярих гэж байгаа өнөөдөр 2024 оны 12 сарын 4-ний 2 цаг болж байна. Юу ярих гэж байгаа гэхээр өөрийгөө жоохон магтт юм уу гэж бодлоо. Ер нь надаас өөр яг Монгол улсад яг тохирцоор шилдэг удирдах ч гэхээр тийм үзэл бодлоо чөлөөтэй яг зөв илэрхийлж чадсан хүн одоогоор сошиалд бол миний харж байгаа бол алга байна гэж би харж байгаа. Юу юм гэхээр зарим хүмүүс зөвхөн урааныхаа талаар ярьж зөвхөн ингээд нэг ярьдаг бол зарим хүмүүс зөвхөн вакциныхаа тухай ярьдаг. Тэгтээ дутуу зарим хүмүүс урааныхаа тухай ярихдаа бас дутуу ярина. Тэгээ зарим хүмүүс одоо юу гэдгийг тийм ээ эдийн засагч яаж байгаа хүмүүс мега төсөл ярьж байгаа. Тэгтээ мега төслүүд нь хятад гэж мега төслүүдээ буруу ярьж байгаа. Тэгээд түүхтэр хүртэл би одоо зарим нэг түүхийг хүртэл нинжаны гарал үүсэлгээд одоо илүү юм ярьсан. Тэгээ одоо ингээд би улс төрийн одоо шийдвэрүүд монголчууд яг хэнийг дагах хэвээр ингээд энэ нэг томоохон түүх хүртэл ярьж байгаа. Одоо саяхан би одоо энэ монголчууд бид аль чигийг барилах хэвээр гэдэг энэ бичлэгийг ихтэй 10 өдрийн өмнө хийсэн. Өнөөдөр ингээд 24-ний 12 сарын 4 мөн Супутай picture үлээ тэр бас өөрийнхөө бичлэгийг хийсэн байлээ. Нөгөө бид аль талыг баримтлах вэ гэдэг тэр чинь өчигдөр хийгдсэн бичлэг. Тэр намайг хийсэн дараа 9. Тэгтээ Супутай picture болохоор бид бөөрөнки байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа гэж хэлсэн. Нөгөө хэн болохоор чинь эдийн засаг яриад байдаг хэн блэ тэр чинь болохоор нөгөө мега төслүүдийг маш буруу дэмжижсэн. Би тэрнийхэн тухайг бол хэлсэн. Зүний цагтгаа стац гэдэг аюултай юмнууд ярьж байхлаа би тэднийг дивж байхлаа би боловчсон. Тэгээд ерөнхийдөө нинжагийн гарал үүсэл гэдэг би одоо энэ бичлэгийг энэ мэн хүртэл хэмжээ зарим нэг түүхч хүмүүсээс бас илүү бас тодорхой хэмжээнд бас миний бас нэг мэддэг бас түүхийг бас олон нийтэд харуулж байгаа болов уу гэж одоо бодож байна. Супутай picture тэгээ ер нь бол одоо юу гэдэг юм те. Тэгээ хамгийн гол Путиний айлчлал гэх бичлэг яг чигэн торолоо дайрж иж байгаа үед нь одоо хин ч үг дуурч айгаад сандраад гизүүдж байгаа үед би ийм бичлгүүдийг оруулж ялаа. Өмнө нь бас өнрөө гэдэг баг олон хүмүүс орилж явах бас өнрөөгийн тухай бичлэг хийж ялаа. Золбоо золбоогийн тухай нэг хэсэг шуурж яхад маш олон золбоогийн тухай бичлэг хийжсэн. Тэгээд тэдгээр хүмүүс одоо устгасан байж магадгүй. Айгуу миний хийсэн бичлэг тэр хүмүүсээс хамгийн ухаантай нэсэн гэж би одоо боддог. Тэгээ ерөнхийдөө би юу гэж бодож байгаа юм гэхээр өнөөгийн нийгэм заяа ердөөс хүний мод дурлдаг нийгэм болцсон. Тэгээд одоо жишээ нь наабаалгийн осож магалгийн нэмжир тулмалгийн хүний мод ингээд дурлуулдаг. Нэг бол дуучин нараач гэх юм дандаа хүний мод дурлсан дандаа тийм хөө юмнууд явагддаг болохоор хүн ер нь яг өөрийгөө магтахгүй бол хин ч өөрийг нь магтдаггүй юм байна гэдгийг ойлгож байгаа би энэ удаад би өөрийгөө жоохон магтчих гэж бодож байна. Би бол монголчуудыг бол айл хизээний тийм үү яг энэ юунаас нь гаргах аргыг бол мэдж байгаа, хуулиудыг нь мэдж байгаа, тогтолцоог нь мэдж байгаа, ямар тогтолцоо Монгол улсыг аюулаас аврах юм, ямар тогтолцоо энэ аюутыг зайлуулах юм, ямар хууль хийж иж бидэнд энэ хуулиас гаргах юм гэдгийг би ерөнхийд нь мэдж байгаа. Би бол өөрийгөө тэгэхгүй бол одоо энэ улс төрд байгаа энэ далиар одоо баахан улс төр ярьж байгаа энэ хүмүүсийг хөвчлэн нөгөө сошиалор нэгдээ од болсон хүмүүсүүдэд дэмжнэ үг гэсэн ш. Яг нар чиг хүмүүсэд бол дэмжихгүй байгаад байгаа юм. Ерөнхийдөө бол би одоо нэгдий мэгдий гэдэг энэ яг миний одоо нөгөө нэг пэйж хуудсан дээр бол одоо юу гэх юм 40-50 мянган лайк биш 40-50 мянган лайкин шүү. Үзэлттэй болсон шүү дээ. Одоо яг энэ Путиний айлчлал гэл энэ 20 энэ зарим бичлүүд ингээд яг энэ YouTube дээр болохоос шүү. Тэгээ энэ би тэмцэн гэсэн бичлэг би хийж байгаа үед тухайн чинь хүмүүс үрдсэн хайгаад үг дуурч байгаа болсон шүү дээ. Оюун эрдэнэс хайгаад нөгөө тулгыг чинь мөнх гол тулгыг чинь ингээд барьчихсанаас хойш бүгдээ дуурч чадахгүй байж байгаа юм би нэг бол тэмцээ гэж гарчсанаас хойш хүмүүс одоо дуурж байгаа шиг байна гэж би одоо бодож байна. Тэгээд дээрс нь тэр тулга залууч гэсэн одоо 7 жилийн өмнө бичлэгийг хийж хахад надад бас хариулаад бичлэг хийжсэн. Би энэ хоёр бичлэгийг хийж хахад энэ хоёр бичлэгийг хариу хэлж
миний нэгдүгээр шишнийг тухайн үед дэмжиж ярьжсэн болов гэж би боддог. Яг гэх юм бол би яг энэ шинэ нэгдүгээр шишин үүсгэй гэж бичлэг хийснээс 7 хоногийн дараа тулга гэдэг залуу ерөнхийдөө одоо яг чинь нэгдүгээр шишин үүсгэх тухай ярьжсэн. Гэтэ өөрөө үүсгэх гэж ярьжсэн юм уу, минийхээр үүсгэх гэж ярьжсэн юм гэдэг нь жоохон эргэлзээ үүсгэсэн. Тэгээд миний Есүс Христэд итгэгчд гэмээр тулга залуу өөрөө тухайн үед бол хариулж байсан байгаа. Мөнх гол тулга гэж залуу. Тэгээ ерөнхийдөө бол миний оюун ухаан, миний мэдлэг бол ерөнхийдөө эдгээр хүмүүст бас хүрдээ шүү гэдгийг би хэлмээр. Тэгээ миний одоо энэ олон бичлэгнүүдээс санаа авч одоо би энэ өөрчлөлт буюу ээжүүд гэдэг энэ бичлэгнээс тийм ээ. Тэгээд дээрэс нь Монгол төрнөж буй дайн гэсэн энэ бичлэгнээс тэгээд одоо энэ юу багшин сурчаа зотон зөв буруу юу гэдэг энэ бичлэгнүүдээс санаа авч хүчирхийлэл эмэгтэй хүмүүс тэгээ багшинд сурчаа зотхон буруу зөв гэсэн маш олон маргаанууд би энэ дээр би тасалж ээж маш олон монгол хүмүүсийг би зөв боловсруулж явуулж ирсэн шүү. Яг гэвэл монголчууд тухайн үед чинь юу хийжсэн гэхээр яг тийм зодгох хэрэгтэй, занчих хэрэгтэй гэдэг тиймэрхүү харилцан төгс яг энэ ярианд ярьж байгаа үед бэс шүү. Хүмүүс яг асуулт нь өөрчлөгдөж байгаа. Гол нь юу юм гэхээр хүмүүс өөрсдөө буруу мэдвэхтэй өөрсдөө буруутай бичлэгүүдээ мэдээж хэрэг устгах. Тэгээд нөгөө зөв гэсэн бичлэгэнд нь үлдчихэж байгаа болохоор хүмүүс цэвэршигдээд үлдчихэж байгаа хүмүүс зүгээр урд нь ямар бүдүүл ямар балиар хийсэн мэддэхгүй өнгөрөх магадaltaй байгаад болохоор би энийг хэлж байгаа. Түнш миний энэ нийгэмд үзүүлсэн нөлөөлөл бол яг үүндээ ямар ч улс төрч ямар ч одоо худлаа попорч тэмцсэн за тэр үнэн ба зөвнө байна. Одоо тэр шонхон шонхлыг тэмцэж байгаа хүмүүс нөө альс тэр хэн бэ нөө тэр нэг хэн бидэг үлээ босоо хөх байна уу хамаагүй. Миний ярьж байгаа энэ ярианууд ерөнхийдөө тухайн үед маш том нөлөөллүүдийг үзүүлээ явж исэн шүү гэдгийг би хэлмээр байгаа. Яг нь би Facebook хуудсан тэр Facebook төв Breakletter гэдэг пэйж хуудсан дээр би маш олон нэг постлж ирсэн. Дааш дараад нь нэг их жижиг админ болчих манай их хамаг гэдэг юм устгацсан байна. Тэгээд гол өөртөө таалагдаагүй гэдэг миний хамаг гэдэг юм устгаа хийсэн байна. Тэгээд түүнээс биш би миний бичлэг контентууд тэр пэйж хуудасаар өгнө маш олон хүмүүст хүрдэг байсан шүү гэдгийг би хэлж байгаа. Яг цаг тухай бүрт нь маш их хүмүүст хүрээд нийгмийг өөрчлөх тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг байсан шүү гэдгийг би хэлж байгаа. Тэгэхээр би бол өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр би одоо юу гэдгийг тийм ээ надад одоо бол Монгол улсыг аврах зөндөө олон гоё санаа. Зүгээр аврахад зүгээр дорхноо зүгээр гагцгүй ганцхан дэмжлэг хэрэгтэй. Гэтэл тэр дэмжлэгийг хинч олохгүй. Яагаад гэвэл хинч өгөх хүсэхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс бас зөвхөн өөрснийгөө магтаж өөрснийгөө ярьж байгаа. Би одоо улс төр хийж байгаа би баг ихэнх хүмүүс юм. Би ингээд өөрийнхөө юмыг шеэрлэн, нэвшлэн ингээд хуваалцсан. Тэгээд минийхийг ингээд юу гэдэг өөрснөө минийхээс ингээд санааг нь аваад тулбарлаа ярина үхээс ш. За яг миний бичлэгийг үзүүлээд за энэ хүн ингэж ярьж байна гэдэг ингээд ярьж байгаа шудраг ярьж байгаа тийм улс төрчийг би олж хараагүй. Одоо попорж байгаа сошиалаар одолж байгаа нэг би олж хараагүй. Шудрагтай ажиллаад шудраг бус үү. Хамгийн анх ихлээр ингэжсэн нэг од хүн байсан. Тэр нь хэн байсан гэхээр тулга байсан. Тулга яасан гэхээр тодорхой хэмжээнд миний энэ хариулж ирсэн. Гэхдээ жоохон миний харж байгаа жоохон буруу зураг хариулж их байсан санагцсан. Тэгээд энэ шишний хальт ярьж байсан. Гэхдээ ярихтаа өөрөө үсэх гээд өөрөө санааг нь авах гэдэг юм уу? Санааг нь үсэх гэдэг юм уу? Одоо мэдгүй байгаа юм. Бүрэн гэлүүд аль эсвэл одоо тэгээ би яг тухайд өөрөөс нь асуужсэн. Тулга залуус. Чи миний нэг дэмжиж байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ гэж асуусан чи бас бүрэн гэлүүд асуултанд бас нэг тэгээ өнгөрсөн санагдаж байна. Тэгээ гол асуулт нь юу юм бэ гэхээр хүмүүс юу юм гэхээр би бинтэйгээ яг ингээд нэгдээ гэд ингэхлээр тэгэд яг цагтаараа тудлаа тэгэд нэгддэг байхгүй. Би одоо чинь яг ингээд намайг ингээд дэмжиж нэгдээ гэсэн ингээд залуус ингээд гівгүйт ингээд ахаа холбогдъё л доо тгийл даа ингээл даа гэд ингээд нэг чат мат ингээд бичдэг байхгүй одоо миний бичлэгнүүд дээр. Одоо хаа нэлээд за хаа нэлээд тийм ахаа холбогдъё л доо хаана байна гэж одоо чи ингээд харъя л да ингээд
одоо сайн байна уу хаа холбогдмоор байна гэл ингээл хүмүүс ингээл над руу ингээл чат бичээл тэгэл холбогдохлоор яад ингээл нэг онцгээ холбогдтол тоо тэгээд зөндөө олон хүмүүс ингээ холбогдож байгаа. Тэгээд тэр дотор сайн ч байна, уун ч байна. Тэгээд альсууд нэг зарим хүмүүс натгах санаатай худлаа ингээд хорлох гээд фэйсбүүкийг ингээд устгах гээд ч юм уу ингээс YouTube орж устгах гээд ч юм уу альс ингээд өөрсдөө санаагаар эргүүлэх гээд ч юм уу ингээд тороолууд одоо хакеруудаа явуулдаг ч юм уу те ингээд янз бүрийн файл мал явуулна. Би тэр файлуудаар дарж үздэг ерөнхийдөө бид энийг хэлмээр нь те гол асуудал нь гэхэлэр над руу ингээд маш олон хүмүүс чат бичдэг. Миний фэйсбүүкийг устгах гэж, миний YouTube хуудсуудыг устгах гэж маш олон хүмүүс үзэж одоо нөгөө лүүр илүү сошиал трол одоо юу гэдэг вэ? Нөгөө лүүрчтэй явуулчихсан. Одоо чинь таны хаяг одоо тэгсэн байна та ийшээ мэдээлэл явуулсан уу? Тэг 24 хурдаараа тэггүй бол таны фэйсбүүк хуудас устдаж шүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээллүүд надад нэг хэсэгт харамын гэрсэн гэдгийг би хэлмээр байна. Тэгээд гол асуудал нь би одоо юу гэх гээд байгаа юм гэхлээр монголчуудаа та бүхэн зөв үнэ дэмжээрэй, намайг бас дэмжээрэй. Хэрвээ үнэхээр тэр үнэн ба зөв намынхан үнэхээр хэн нэг дэмжиж, альс тэр босоо хөх монголыг үнэхээр хэн нэг дэмжиж гэж бодвол намайг дэмжээрэй. Би хэлмээр. Тэгээд тэр өөр чинь хин бидэг үлээ өөр зөндөө олон хүн тэмцэгчд байгаа тийм үү. Намайг бас дэмжээрэй. Миний мэдлэг одоо сошиалд одоолаад байгаа хүмүүсээс ер нь бол одоо юу гэдгийг баг зарим юмараа илүү гараад байгаа шүү гэдгийг би зүгээр энүүхэндээ гэж хэлмээр. Тэгээд дээрэс нь миний сошиалт нөлөөс яг монголчуудаа сайнаар нөлөөлсөн нь миний одоо сошиалт одоо болоод байгаа хүмүүс заримаас нь илүү шүү гэдгийг би өөрөө өнөөдөр дүнцгөөс юм гэдэг хараа ярьчаа гэж би бодож байна. За тэгээд өнөөдөр 2024 оны 12 сарын 4-ний өдөр энэ хүрээд нь бичлэг өндөрлөё. Надад бол Монгол улсыг өөрчлөх маш гоё хуулийн санаанууд байгаа. Маш гоё одоо санаанууд байгаа. Ганцхан олонд хүрэхэд над сошиал хандлт хэрэгтэй байна гэдгийг л хэлж байгаа. Сошиал хандлт хэрэгтэй. Тэгэхэд сошиал хандлт хэрэгтэй болоход ихэнх хүмүүс зүгээр мөнгөтэй хүмүүс нь яг зүгээр буст пост хийдэг. Харин над тийм тэгээд их нэг мөнгө төгрөг багтаа болохоор зүгээр сошиал хандлттай хүмүүс инфлюенсерүүд хин ч гэсэн хамаахгүй тийм үү. Зүгээр гарч ирээд гэврээ намайг дэмжиж өгөх юм бол яах вэ гэхлээр би нөгөө юу яах гэдэг штэ. Нөгөө тэгэхээр дэмжиж өгөх юм бол яах вэ гэхлээр би Монгол улсыг зөв тийшэр залж чадах байна гэж штэ. Энэ Слава Украин Оросын нохоо гэдэг энэ бичлэг нь л байгаль 17 цагийн өмнө постлсон гэж байгаа. Тэгээ энэ дээр бол бөөрөнхий байх хэрэгтэй гэж байгаа. Айл алийнхын зөв гэсэн тийм санаа үйлчлэж байгаа юм лээ. Харин би болохоор чи өөрийнхөө энэ санаан дээр бол яг шийдвэртэй санааг бол гаргасан байгаа. Одоо хаана нэлээ? Энэ 180 өдрийн өмнө оруулсан энэ фэйсбүүк хуудсан дээр би бол яг шийдвэртэй нөхцөл байдлыг би яг шийдвэртэй одоо юу гэдгийг тийм ээ 10 өдрийн өмнө болсон аль чигийг баримтлах нь ашигтай бай яагаад гэдэг дээр би бүр яг шийдээд яагаад баримтлах нь ашигтай бай яагаад гэх юм бол Монгол улс бусад улс орн Украины өөрсдөө ирэх шиг юм болж байгаа. Оросуудын өөрсдөө ирэх шиг юм болж байгаа. Монголчуудын бас өөрсдөө ирэх шиг юм болох ёстой. Гэтэ монголчуудын хүрээ шийдвэр гаргавал ямар шийдвэр нь бидэнд ашигтай юм бэ гэдэг санааг би хуалцсан байгаа гэдгийг би та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө за ингээд энэ хүргээд энэ бичлэг өндөр тийм намайг хэрэг дэмжих юм бол бид хуулийн байгууллагаар ямар ч одоо юу гэдгийг үнэн самуун тэгдэхгүйгээр 50 ч саал цуглаанаар хууль хэдгээ хууль өргөн бариад тэрийг батлуулаад авч чадах юм бол яах вэ? Тэрийг баталж өгөх юм бол бид батлахгүй бол бид олон улсын хүний эрхийн юм хүнд хандаад заяа. Нэг хандаж байгаа хамаахгүй бид ямар нэгэн аргаар батлуулаад за жинхэнэ тэр НАТО гэж ойролдог тэр балиар уваагүй хэдэн нөхдүүдээс чинь өөрөөр бид жинхэнэ олон улсын тэр хүний эрхийн байгууллагад хандчаад жинхэнэ ардчилсан хуулийг жинхэнэ ардчилсан энэ жинхэнэ одоо юу гэдгийг тийм ээ тусгаар тогтох эрхээ хамгаалах хуулиудыг бид батлуулж өгч чадах юм аа. Надад зөндөө олон гоё санаа байгаа.
Зөндөө олон өнөөдөр хуульчид байгаа. Хүсвэл би мэтгцэд бэлэн байна. Хүсвэл би ярьцахад бэлэн байна. Тэдэнтэй би хинтэй ч хамаагүй. Одоо сошиалаар од болж байгааг нэлээд олон нэг хэд хэдэн нэг хуульчид байгаа. Шулуухандаа гэж байгаа. Би тэднийг магадгүй би улс төрчийнхөө үүднээс улс төрийн хууль миний бодож байгаа хуулиуд магадгүй тэр хүмүүсээс илүү байх болов уу гэж бодож байгаа хүнээс би энэ яриаг оруулж байгаа маяг гэдэг хүсэж байгаа. Тэгээ та бүхэн шеэр хийгээд дэмжиж өгөрөө. Би бол Монгол улсыг аварч чадсан шүү. Наад тэр мэдлэг нь байгаа. Та бүхэн ойлгож байгаа хэрэг найдаж байна. За тэгээд энэ хүрээд энэ бичлэгээ өндөрлөе.